Ганагийн сүгт давтай морил. Сонсогчдоос ирсэн хууч яриануудыг эмэгтгэн хариулж танд хүргэж байна. Танд яриулж контент болгох болсон явдал байгаа бол Instagram-ын Гана TV хаяг руу бичээрэй. Энэ явдал 80 оны сүүл үе 90 оны ихэр болсон. Би 7 илүү 8 настай байсан санагдана. 100 болон хөдөө явдаг байсан үе маань байлаа. Өвөө эмээгийнхээ 2 дүүтэй, өвөөгийнхөө 69 машинтай явдаг байлаа. Бүр мэдээ орсон цагаас л хөдөө суманд байдаг өвөөгийнхөө дүүнэр тэдний хүүхдүүд дээр очдог байсан юм. Өглөө үүрээр эрт гарсан ч орой харанхуй болсон хойно л очдог газар. Тэр зүүн бороо хүрэлбэгтэй энэ тэндүү машин суусан, том машинаар чирүүлж гаргасан байдалтай дүр зураг зам дагуу их харагдаж байлаа. Бид нарыг хичгсэн шавар болсон зам өгтөж авсан юм. 2 ч удаа шаварт сууж, замдаа 2 хонж нилээн зүдрэнгүү маягтай очсон санагдана. Шөнө орой очсон болохоор замд ядарсан бид нар гэрт ороод л намамтаад өглөө нар гарсан хойно л орноосоо боссон юмдаг. Манай хамаатны айл нилээн олон хүнтэй нийлж бөөн зуншиж байгаа л та. 6 дулуулаа хаад. Биднийг очиход манай хамаатны айл хотын хүмүүс ирсэн гээд бөөн баяр болсон бол нөгөө айлын хүүхдүүд нь жорж ирэхгүй, нэг л тийм дүнсгэр орчин өгтөж авсан юм шиг надад санагдаад болтгүй. Өгтөө бол хөдөөний айлд хотоос хүн ирэхэд эрэмгүй хөгшин залуугүй орж ирээд шавчдаг шүү дээ. Энэ удаад тийм биш ээ. Томч бол хоорондоо ярьж байна. Бидний ирэхээс 7 хоногийн өмнө юм уу та. Гэрээ айлын 2 хөгшнийд хүүхдүүд нэрээд бөөн хөл юм болж. 3-6 насны 2 хүүхэдтэй залуу утрахос зууныхаа амралтаар аав ээж дэрэн ирж хүүхдүүдээ цагаан эдэн дээр гарах гэж бас л бидний адил ирсэн байж. Тэднийг ирэх үеэр байн бороо ороод өдөр нар гарахгүй бүрхээд өдөржин шүнжин бороо орсон дуултлаа. Харин нэг өдөр овоо нар гараад хүүхдүүд гадаагарч тоглоод нөгөө хотоос ирсэн 2 хүүхэд хот айлын үеийн хүүхдүүдтэйгээ нийлж аваад сайн тоглоод байж байтал бөөн хар үйл гарч хүүгийнхэн завдалгүй л дуу цэглэнтэй ширүүн бороорж хүмүүс сандралдаад гадаа тоглож байсан хүүхдүүдэд дуудаж гэргэрт нь оруулжээ. Бороо нилээн шаагсны эцэст намджээ. Тэгтэл хотоос ирсэн 2 хүүхдийн баг болох 3 настай хүүхэд байдаггүй. Ингээл бөөн асуудал үүсчлээ. Хүүхдийг хайж ийш тийшээ сургалж тэр хот айлын хүмүүсээс асуудал нэг нь ч мэдэхгүй хүү алга болчихжээ гэлцэж байж. Цуг тоглож байсан хүүхдүүдээс нь асуувал яг бороо орохын өмнөхөн ах トゥ 2 хоорондоо муудалцсан. Ах нь дүүгээ гэрлүүгээ яв гэж хөөсөн, дүүн замын тэшээ яваад байгаа харагдсан гэсэн сүүлийн мэдээлэл байлаа. Ингээд томчуулн сандралдаад ийш тийшээ хайсан боловч олоогүй гэсэн. Томчууд ин ярьж байсныг сонссон санагдаж байна. Ингэж л болсон явдлыг би мэдсэн. Бидний ирсэн өдрөөс миний санаанд бууж байгаа зүйл гэвэл Сум аймгийн цагдаа түгшүүр зарлсан. Хотод цагийн хүр дээр хүүхэд алгуулсан мэдээ зогсоо зайгүй явж ээж маань хүртэл суурин утсаар цагвж утсаар ирж биднийг лавлаж байх втэ. Тэр үед одоогийн шиг харилцаа холбоо сайн байгаагүй. Сумын шуудан дээр цагвж нөгөө хүнтэйгээ холбоо барьдаг байсан үе. Тэр хот айлын насанд хүрсэн эрэгтэй хүн болгоныг ялангуяа сэжиг бүхий урд өмнө ял шийтгэл авсан хүн болгоныг аймаг руу аваачиж байцаагаад айлын хүмүүснийг л бие биедээ дургу болчихсон. Хурдхан хамарвалж салахын төсвөлсөн томчул байсан санагдана. Нөгөө талаас үрээ алдсан эцэгийнхэн байдал, ач хүүгээ алдсан өвөө эмээгийн байдал бүр их хэцүү, харахтал нүд хальтран байдаг байлаа. Ямар ойлг байх вэ? Манай өвөө эмээгээс хүртэл цагдаа нар байцаалт авсан гэсэн. Хизээ ирсэн эрэх замда сэжиг бүхий зүйл байсан уу гэдэл байцааж байлаа. Өвөө эмээ хоёр маань ямар сайндал буцах юм уу? Эсвэл өөр суманд байдаг хамаатных руугаа явах уу гэдэл өвөөгийн дүүнэр тас цагнаад явуулаагүй юм гэсэн. Илүү олон сонирхолтой хууч яриа болон бусад контентуудыг үзхийг хүсвэл Ганагийн сүгийг subscribe хийж хажууд нь байгаа хонхыг дарж идэвхжүүлснээр бичлэг орох бүрд танд цаг алдалгүй notification-ээр мэдэгдэл очих болно. Баярлалаа. Хот айлын амьдрал нэгэн хэвэн. Нэг махлаг дуух, нэг өвөө хоёр л тэр хот айлын хойгуур урсах болгын иргийн шаврыг ухчил байгаа харагдана. Өдрийн зураг тэгэл болоо. Надад бол харин их гоё байлаа.
морь унах дуртай дээр хонинд явна. Өглөө ахнаар залхуура дундтвал адуунд явна гүү хураана. Ингээд нэг мэдэхэд 2 сар өнгөрч 8 сарын дунд үе болчихсон хот руугаа буцах цагт өгсөн байлаа. Энэ завсараа зогсоо зайгүй цагдаагийн фургон хаяа нисдэг тэрэг хүртэл манай хотайлын дээгүүр эргэлдтгэл байлаа. Хүүхэд байсан болохоор их л сониучирхан хардаг байснаа санаж байна. Ингээд буцахд өгчихсөн нэг өдөр ямар ч л байсан намрын хүүт мэдрэгдэж игэлсэн байлаа. Өглөө эртээ адуунд явах болсон тухайгаа унтаж угаад мэдлээ. Одоо бодоод байхнаа яах гэж тэр өглөө сэрвдээ гэж хаяа харамсдаг юм. Одоо өөр тохиолдсон гол юм аяарь. Айлыг ч хэлж байна. Ахыг чинь байцаахаар аймаг аваад явсан. Чи өнөөдөр яваад өөрийнхөө адуутай айлын адууг туугаад ир гээд. Тэр өглөө намайг номхон морин дээр биш дөнгөж сургаа 7 хонжууга амаа сайн мэдэхгүй шахам үрийн дээр мордуулчихлаа. Томчулд бол номхон морь, надад бол нэг морь байлаа. Мордоод адууныхаа зүг явлаа. Манай адуу бол ойлгомжтой хаана байгааг нь би мэднэ. Айлын адуу бол азарга нь айхтар хол туугаад явчихдаг сураг гарсан тул би одоо хаанаас олох юм бол то яана гэж бодсгийгээ давхиж байлаа. Манай адуу ч ойрхон байж байна. Нөгөө айлын адуу бүр тэрх бол зам уруудаад гол гатлаад явчихсан байв. Амыг нь дийлэхгүй морьтой гол гатлна гэдэг бол хотын хүүхдэд агтсан ажил. Голын аль намхан гэсэн гармаар орлоо. Миний өмссөн байсан бакалыг ус даваад л би нилээн айж байлаа. Арай гэж гол гатлаа таратал айлын адуу голруудад нилээн яваад хэсэг дэрэстэй газар руу лавхан ороод хитэн тийшээ тарчгаж. Би явж очиод нөгөө дэрэстэй газар руу ойртох гэсэн миний морь хамар амаа тажигнуулаад нэг л бишээ. Ураг шаалхдаггүй амаа булаагаад дэрэс рүү ойртдаггүй. Эмнэг морь дэрэснээс үргэдэг юм байлгүй гэж бодоод морноос буугаад том чулууны дор сулбуурыг нь уйж бэглэгч юм болчоод дэрэс рүү ойртлоо. Хэдэн тийш тарсан адуу руу хүй хай гэж гуайхчаад явтал овоо хэдэн адуу дэрэснээс гарчихлаа. Харин нэг унахтай гүү дэрэстэй газрын яг тэхий голд идэ зөксчихсөн гардаггүй. Би нилээн гүн орох шаардлага гарсан тул бакалаа тайлж өмдөө шуугаад яваад орлоо. Гүүгээ унахтай цуг өндөр дэрэснээс хөөж шавар авч шидэж байж арай гэж бусууд руу хөөчхөд буцах гэсэн гүүний байсан газрын жаахан цаана нэгэн нүдний булан тороо чарагдаад өнгөрлөө. Сайн лавшруулж харвал нэг жаахан хүүхэд нилээн даарсан бололтой хатирчихсан илгээ тэврээд буруу хараад хэвтэж байна. Би тэр үед өөрөө жаахан байсан болоод ч тэр нэгхэн бодолгүй хөөе хүүхдээ гээл нилээн орилсон. Нэг л бишээ. Намайг дуудахыг сонсож байгаа ч юм алга. Би тэрхэн зурд манай тэнд хүүхэд алгуулсныг бараг мартчихсан байсан шиг байгаа юм. Нилээн төглөө. Ойрдох тусам хөл улам шавард шигдэж хүндрээд явхад улам хэцүү болж байна. Яг дэрэгдэн ирээд би ойлгосон. Цамцснаас нь татсан санагддаг юм. Шингэхэн үстэй зулаатай жаахан хүүхдийн хохма толгой над руу харж байсан та. Муухай ойрлоод эмээ өвөө гэж дуудаад байсан санагдчих байна. Яаж мориндоо мордсныг, яаж буцаж гол гаталсныг бүү мэд. Нэг л мэдгэд гэрийн гадаа ирсэн. Эмээ гэд морины уяан дээрч биш гэрийн гадаа унсан гэсэн. Дараа нь болсон явдлыг эмээ маань надад ярьж өгсөн юм. Өглөө адуундаа явчихад чи нилээд удаад ирэхгүй байсан. 7:30 үед адуунд яваад 10 гэхэд ирэхгүй байхаар бүх айлын хүн болгон санаа зовсон. Морь унах дуртай хүүхдийг адуунд явуулсан биш ямар нэгэн болсон биш угаатаа гэж хэлсэн гэсэн. Тэгсэн айлын ахнаар наадах чи адуугаа олохгүй бодилсан байлгүй. Одоо хойноос нь явхаас гээд яг ярьж байхад нь би улаан галзуу амт унсан морь усан хулган болтол ташуурдаад эмээ өвөө тэнд гээд орилоод орж ирсэн гэсэн. Томчул бүгдээрээ гэрээсээ гараад ирсэн намайг харж байж л дээ. Уяан дээр ирэх юм бодсон чинь би шууд халз гэрлүү тулаад морьтойгоо орж ирсэн. Гэрлүү улаан тулаад морьноос унсан байх юм. Хүмүүс намайг бүчиж яваад юу болов яав чон нохоод арвуугээд асууж. Миний хэл ам зураад юм хэлж чадахгүй хий димийл гараараа зангаад байж. Нилээн айсан бололтой амнаасаа цагаан хүнс авируулсан юм хөвтөж байсан гэсэн. Арай гэж хүүтэн хэрэм өгч байж намайг тайвшруулсан байх юм. Би тэнд үгсэн хүүхэд байна гэж хэлсэн гэдэг. Хаана гэхээр голд дэрэлсэнд гэхээс өөр юм яриаггүй нүд ам гөлийгүүд цаашаа ярих тэнхэлгүй болсон байсан гэсэн.
Ингээл хэрэг явдалыг хэлсэндээ хүүгийн ширлийг авч хот руу явуулсан. Удалгүй хотоос хэл чимээ ирж талигаж хүүг хүний ёсоор оршуулсан гэж сонсогдсон юм. Шүүх хэмнэлгийн дүгнэлтээр хүү даарч хөрснөөсөө болоод амнасаа алдсан гэж гарсан дуулцсан. Эцэст нь хэлэхэд надад одоо ингэж бодогддөг юм. Тухайн үеийн соц нийгмийн малчин айлын хүмүүс яагаад бөөнөрөө нийлж самналт хийгээгүй юм бол? Цагдаа сэргийлэх 10-20 хүний бүрэлдэхүүнтэй эрлийн баг гаргаж бахаар 300-аас 400 хүний томоохон хайгуул гаргаад яагаад явж болоогүй юм бол? Хүүхэд алгуулсан радиусаас олсон газар хүртэлх цай ердөө 5-7 км байсан. 3-4 км тойрог дотор л хайгаад гэрээ ойролцох булгийн шууд уухад байж бахаар бүгдээрээ хамтраа тайсан бол олхол байсан байх. Хөдөөний айлын тэр 1-2 өдрийн хойно ураг барих үнэ тугалсаах бол хүүхдийн амнасны хажууд нэг их чухал бишээ гэж санагдаж явдаг юм да. Бас тэр үед хайгуулын баг үнэхээр муу ажилласан. Сонсогчдоос ирсэн хууч яриануудыг эмэгтгэн хариулж танд хүргэж байна. Танд яриулж контент болгох болсон явдал байгаа бол Instagram-ын Гана ТV хаяг руу бичээрэй. Миний оруулж буй бичлэгүүдийг цаг алдалгүй, алгасалгүй үзхийг хүсвэл subscribe дарж, хажууд байгаа хонхыг дарж идэвхжүүлээрэй.